Бүгдээрээ сайн байна уу? Чонон байна. Цуврал бичлэгүүд маань ороод ивж байгаа. Өнөөдрийн сэдэв бол эмч. Эмч гэдэг үгний уг язгуур нь бол эм байдаг. Тэгэхээр эм барьдаг хүнийг эмч гэдэг байх нэ. Тэртээ 5-аас 6 мянган жилийн өмнөөс монголчууд бол уламж дангаа ухааныг ашиглаж ирсэн. Гэхдээ тэрнээс өмнө одоо энэ төвдөд ажиллаж байсан монгол эмч нарыг бол амчи гэж дууддаг байсан. Гэтэл төвдүүд маань өөрсдөө бол өөрсдийнхөө эмчийг мам гэж дууддаг. Тиймээс бүр тэр 5-аас 6 мянган жилийн өмнө ч гэсэн монголчууд өөрсдөө тэр эрүүл мэндийн салбарт ажилладаг байсан хүмүүсийг эмч гэж нэрлэж сурчсан байсан гэсэн үг байна. Бүгдээрээ сайн байна уу? Чонон байна. Цуврал бичлэгүүд маань ороод ивж байгаа. Өнөөдрийн сэдэв бол эмч. Эмч гэдэг үгний уг язгуур нь бол эм байдаг. Тэгэхээр эм барьдаг хүнийг эмч гэдэг байх нэ. Тэртээ 5-аас 6 мянган жилийн өмнөөс монголчууд бол уламж дангаа ухааныг ашиглаж ирсэн. Гэхдээ тэрнээс өмнө одоо энэ төвдөд ажиллаж байсан монгол эмч нарыг бол амчи гэж дууддаг байсан. Гэтэл төвдүүд маань өөрсдөө бол өөрсдийнхөө эмчийг мам гэж дууддаг. Тиймээс бүр тэр 5-аас 6 мянган жилийн өмнө ч гэсэн монголчууд өөрсдөө тэр эрүүл мэндийн салбарт ажилладаг байсан хүмүүсийг эмч гэж нэрлэж сурчсан байсан гэсэн үг байна.